За сайн байцгаана уу. За өнөөдөр гоё төмөрний тухай ярина. За өмнөх бичлэгнээр би нэр ингээ анзаарсан чинь нөгөө миний дуу хоолой маш муу сонсгосон лээ. Тэрний яагаад гэх юм бол би микээ энэ доор хийсэн болохоор ингээд сайн сонсогдоогүй лээ. За тэг яг хуу хамгийн анхны бичлэг гэсэн болохоор тэгэл угаас бэлдсэн. За гэхдээ хөр 28 хүн үзсэн байлээ, тэр хүмүүстээ баярлалаа. За тэг өнөөдөр төмөр өрөх би одоо яг хөөр гэдгээ хэлчихдэг ихгүй. Одоо жим фитнесийн талаар ингээд гоё ярий гэж бодсон. За тэгээд хүмүүс яг бүгдөө л гоё атлет, гоё илүүдэл жингүү, илүүдэл өөхгүй, гоё тийм булчинлаг, эрүүл чирэг, гоё өв тэгш харагдаж гоётой тийм бийтэй болохыг хүсдэг. Гэхдээ энэ фитнес жим гэдэг бол тийм бас амар спорт биш. Үнэхээр нэр тарчлан зовоодаг миний өстө нэр жинхэнэ төсөв төвчээрийг шаарддаг гэж би боддог. Одоо миний хувьд болохоор ингээд нийт 6 жил хичээлж байгаа байхгүй. Тэгээд би бол анх ингээд 10 жил тахта кунфу панда буюу одоо ингээд тийм панда шиг гэж хослуулдаг байсан. Би бас өөр махлаг бондгор байсан. За тэгээд оюутан болж үрж ирээд маш их турсан. Бүр нэг 62 моёр хүрсэн. За бараг л 60-аас доош 50 руу буух гэжсэн. Тэгээд тэр үед би ингээл ерөөсөө л тэгэл оюутан байхдаа л ингээл гүйрээл тэгэл ерөөдөө мэрши түргэн хоол моол тийм мөнгөнийхөө болцоон тэгж олж идээл тэгэл явж идэг гэсэн. Тэгээд тэгсэн чинь би нэг удаа их сургууль дээр нэг охинд хайртай болд юм аа. Тэгээд дурлцдгийг тэгсэн чинь яасан бэ гэж тэгсэн чинь тэр охин чи юу өөрийгөө толинд хаардгүй гэж асууж. Тэгэхээр бэрчэл өгн харддаг л даа гэж чи дахиад харах хэрэгтэй юм гэдэг. Одоо тэгээд би очиод харсан чил нэрэл бас л арай л биш эсвэн гэхгүй. За тэгээд яах вэ? Тэгээд салгамж явж байгаад юунд ялаа. Нэг фитнес манай гэртээ орхон зэнда фитнес гэх хүнсүүд өрөвтэй байдаг. Тийшээ ингээл очиж чинь л би мэдэхгүй шүү дээ. Анх ороод зүгээр ороод тэрээс бүх төхөөрөмжийг ашиглаад бүх дасгалтыг хийж байгаа байхгүй. Тэгэж юм байхгүй. Маргаашнаас нь хавал 7 хоног миний бие бүр ингээд маш их буларсан. Бүр хөдөлж чадхаа байсан. Би гарааж өргөж чадхаа байсан. Тэгээд харин яг тэр өдөр ингээд хийж яхад уг нь заалны багш над дээр ирсэн л да. Залуу чи ингээд жоохон ингээд тест дараалттай маргалтай гэл юм яриад би тэр үед юу ч болохгүй. За би ингээд тасгалдаа төлөвлөмөр байна. Баярлаа. Яасан ч ээгүүтэй байсан. За тэгээд би яг ингээд 2017 онд эхэлж ирсэн байхгүй хамгийн анх. Тэгээд би яг тэгж бодчихсон. Би ахиж энэ спорт хийхгүй. Энэ жим хийхгүй яагаад гэх юм бол стенер миний биеийг бүр гимтэйгээ хайцаад миний булчин гимтцсэн. Тэр булчингээ утсан манай надад булчин байсан ч юм уу хэрзээсэн нөгөө бүгшний эсэн дээр гардаг смог шиг л юм байсан. За тэгээд би 7 хоногийн дараа шантраа дахиж явах. Тэгсэн чинь ахиж нөгөө их сургууль дээр явж байгаа нөгөө охинтойгоо таарчдээ. Нөгөө охин чинь чи өөрийгөө толинд харсан уу гэл асууж чинь тэгэхээр харсан гэл тэгсэн. Тэгэл тэгсэн нэг охин за сайн байна гэж явсан. Тэгэл ахиа шар хөдлөд нэр. Тэгэл би яг тэр өдрөөс ахвал ингээл жим хийгээл эхэлсэн. Тэгээд эхэндээ бол яг эхний нэг сар бол үнээр гоё өөрчлөгдсөн. Маш их хэцүү байсан ч гэсэн яг мөс алхах эхний нэг сар давцсан чинь дараагаар нь ингээл ерөөс автоматар би яг жим донтож эхэлсэн. Бүр ингээд би бүр маргааш өглөө урдан болоосаа өглөө 5:30 болоод хурд зайгаасаа гял сүхөө үрэл жим рүүгээ явах юмсан гэлгээ боддог гэсэн баг. За тэгэл тэр үеэс л эхэлж би тэгээд хайр төмөр өргөлтөндөө маш их хайртай болсон. Тэгээд ерөөсөө л жимийн нэг л зүйл байгаа. Тэрний юу гэхээр тууштай байдал. Тэгээд миний дундаа хамгийн их гаргаж ирсэн алдаа юу гэхээр эхлээд би зүгээр л дасгал дээрээ төвлөрөөл тэгээ хоол дээр нэг андаардаг байсан. Зүгээр юу олцгоо идэл явааддаг гэсэн. Тэгсэн чинь хооллолт энэ бол маш чухал. Өөрийнхөө биетэй маш их танилцаад хүн болгоны бие өөр байгаа. Өгдөл өөр байгаа. Тэгээд ямар үед булчин хурдан ургаж байна, ямар үед булчин урахгүй байна, ямар үед өөхлөлт хурдан авч ид гэдгээ өөр дээр маш сайн туршилт хийгээд үзэх хэрэгтэй. Одоо жишээлбэл ямар хоол хүнс сэргийлж ивэл надад зохиод байна ч юм уу те.
За энэ бол ярих юм бол үлгэрийн далай шиг их юм болно. Хайлт амсуулаад явах. За тэгэл дараагаар нь эхний 1 сар яах вэ ингээл өөх наалга болчихж байгаа юм. Миний нөгөө мэршги ийцэн те хамаагүй тийм коло молоо уусан, мүл дундаа уусан, напло ийцэн. Тэдний өөх ингээ шатаад босчих. Тэгээд дараагаар нь булчин мас нэмэх хэцүү байсан. Тэгээд тэр үед яах вэ нөгөө Саруул Бат багш нөгөө хөөе босс яг одоо тасгал төлөө хийгээд нэг зандраад идэг тэр Саруулгад багш. Тэгээд нөгөө Гокужим очраах эднэр юу хийдэг, спешлиг хийдэг. Би тэднэрээс их санаа авал. Тэгэл хооллолт их чухал юм байна гэдгийг ойлгоол. Тэгэл хоолтон дээр анхаарал чинь булчин босс ингээ нэмээд эхэлсэн байхгүй. За тэгээд явж исэн чинь би чинь гоёутан байхдаа нөгөө хичээл дээр их төвлөрөө. Тэгээд нойр маш муу байсан. Дараагийн нэг хамгийн гол чухал зүйл. Тэгэл шүн мөн сууж би даалт малтай хийсээр. Тэгэхээр нойргүй тэгсэнгүү тэнгүүдээ шууд өдөр нь 5 6 баар суучаал. Тэгэл номын сан сууд би даалт малтай хийчихэл жоохон энерги үлдсэн байгаа. Тэрэнд нь очиж жимээ хийгээл тэнгүүдээ ахаад шүнжин 3 4 хүртэл сууж би даалт хийдэг гэсэн. Хийгээл байж хийждэг гэсэн байхгүй. Тэгэл 2 3 цаг унтаал тэгэл шууд хичээлд явал тэгэл тэгсэж нь байх. Ахаал булчин мас алдаал чөрийгөөл их хэцүүцсэн. Тэгээд за окей нойр чухал юм байна гэдэг би өөрийнхөө нөгөө хувийн цагийн зохион байгуулалтаар маш анхаарч эхлээд яг чанартай сууж хичээлээ хийгээд чанартай яг ганц 2 цагт яг амжуулаад хичээл хийждэг гэсэн. Би даалтуудаа хийждэг гэсэн. За тэнгүүдээ хичээлийнхаа яг хэрэгтэй хичээлүүд дээр яг суугаад хэрэггүй хичээлүүд дээр яг суух шаардлагагүй болсон. Тэгээд нойроо зөксүүлж чадсан. Тэгээд яг 8 цаг унтаад тэгээд өглөөний дасгал надад их илүү их үр дүн нөлөө өгдөг аахгүй. Өглөө хамаг ирч хүч цаг унтаас ирсэн хамаг ирч хүч надад байгаа учраас. За тэгэл дараагаар нь нойроо аваал. Тэгэл нойр 100% үждэг бол нойр 35%, бэлтгэл 35%, хооллолт 35%, ингээд нийт 100%. Окей, яг ингээл тууштай явсан. Тэгээд 7 хоногт 2-3 удаа л дасгал хийх хэрэгтэй. Түүнээс дээш явах юм бол хэрвээ ажиллаж байгаа бол ядралтанд орно. Өөрийнхөө биеийг сайн мэдрэх хэрэгтэй. Тэгэл би окей. Явсны эцдүүдээ ингээд их гоё болсон. Үнэхээр гоё болсон. Одоо би ингээд нийтдээ 5 6 жил хийгээд янзын гоё болж байгаа. Тэгээд ерөөхдөө ингээд би энэ гоё мэдлэгээ бас хүмүүст ингээд зүгээр сайхан өгье гэж боддог. Яг гэх юм бол одоо ингээд энэ фитнес гэдэг зүйл чинь бизнес болсон. Хүмүүс ингээд энэ талаар мэдээлэл авъя гэх юм бол тодорхой хэмжээний зүгээр амсуулаад тань ингэдэг шүү. Цаашаа яг яах нь хэлэхэд бол маш их хэмжээний мөнгө төлж тэр мэдлийг авах хэрэгтэй. Энэ бол зүгээр бидний нэг сайн дурын өмнөх бичлэгэн дээр ярьсан би одоо өөртөө их авсан юм бусад хүмүүст өгөх ёстой гэдэг зарчмын дагуу ингээд энийг оруулж байгаа хгүй. Одоо би өнөөдөр хичнээн бүтэн ажиллаж байгаа ч гэсэн ингээд ядраад ирсэн ч гэсэн жимээ хийгээд бүтэн ажиллаа ядраад ирсэн ч гэсэн би энэ бичлэгийг хийгээ оруулж байгаа хгүй. За тэгээд үзсэнд баярлалаа. Өмнө үтсэн 28 хүндээ баярлалаа. За тэгээд subscribe хийвэл энэ надад тийм чухал биш. Зүгээр л би өөрийнхөө ярих чадварыг сайжруулах гол оноо яагаад. За түр баяртай. Ирүүл арай гоё төмөр өрөөрэй. Миний хөрдөж хилдэг төмрийг өрөөрэй.